би бас яг англи хэлийг ашиглаад давхар Lead Mongolia гэдэг Америкийн засгийн газрын санхүүжилттэй 2019 онд болж исэн хөтөлбөрийн Америкийн солилцооны хөтөлбөрийн бас оролцогч байгаа. Тэгээд яг тэр хөтөлбөрт оролцоо явж байхад яг надтай адилхан 30 залуучууд хэл бас үнэхээр мундаг. Тэгээд салбартаа өөр ингэсэн амжилттай. Тэгэхээр хэл гэдэг бол таныг амжилтанд хүргэдэг юм байна. Олон улсын гарцыг нээдэг юм байна. Өөрийгөө хөгжүүлэх хамгийн том боломжийг нээдэг юм байна гэж харсан. Гэхдээ тэрэн дээр надад ямар хоёр ур чадвар хамгийн сайн нөлөөлсөн бэ гэхээр сонсох болон ярих ур чадвар байсан. Тэгэнгүүт хэрвээ үнэхээр та бүхэн академик төвшөнд сураад дараагийнхаа магистрийн төвшинг эзэмшнэ гэх юм бол 4 скиллээ заавал авах хэрэгтэй гэсэн. Ярих, сонсох, унших, бичих гэдэг 4 ур чадварыг хамтд нь хөгжүүлээ яваач гэж би бол хүсдэг. За миний хувьд болохоор илүү сонсгол болон яриа хоёр мань илүү хөгжсөн. Тэгэнгүүт би одоо нөгөө бичих болон унших ур чадвар дээр маш сайн ажиллах хэрэгтэй байна гэд би одоо хүртэл Филиппин багш онлайнаар авдаг. Ягаад тэр хэл гэдэг бол хэрэглээ юм байна. Тийм учраас онлайнаар хэрвээ онлайнаар зөвхөн мэдлэг өгч байгаа. Би нөгөө саяхан нэг сургалтанд суусан чинь онлайн гэдэг бол яг мэдлэг өгч байгаа. Тэгтээ бүр илүү энергийн төвшөнтэй өөрөө гоё мэдрээ танхимдаа суугаад орчноо бүрдүүлээд таны эргэн тойрог харлаа та яалтчгүй англиар ярих боломжийг олгож байгаа газар бол монголчуудын одоо яваад байгаа Филиппин руу илүү их хардаг. За Филиппинд багш нарын хамгийн хариуцлагатай зүйлийг би бол онлайнаар одоо зөвхөн өдөрт ингээ ганц авж байгаа цагаа харж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хэд маань намайг би орж ирээд хүү сайн уу би одоо хичээлдээ орё гэж байхад хүүшээ цака орж ирээч гэд ороод ирдэг байхгүй. Тэ. Яг ингээ хүлээгээ ээж идэг. Тэгэнгүүтээ маш хөөрхөн тэд нар ч яг сэтгэлээсээ заадаг. Яг үнэндээ ингээд 25 минутаар ингээд цагаа авч байгаа боловч тэр хэд маань яг миний яриаг дуусгах гад миний таскуудыг дуусгах гад 30 минут болгодог. За тэгээ уучлаарай 30 минут маань болчлаа ингээд дараагийн цаг маань байгаа гэдэг шалтгаанаа хэлээд гардаг. Тэгэхээр би тэднээс юу харсан бэ гэхээр үнэхээр сэтгэл зүрхнээсээ заа гэсэн. Тэгэнгүүт хөөрхөн шалгалт аваад байна заяа. Яасан гэсэн чи өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр би нэг сэдв ярьсан. Уншаад ингээд ойлголтоо ярьж байгаа байхгүй. Тэгсэн чи өнөөдөр орж ирээд надаас за өнгөрсөн 7 хоногийн сэдв хоёулынх тийм байсан юм байна. За үлдсэн шинэ үгнүүдээ хэлээч гэсэн чи надад зарим байхгүй болчихсон. Тэгэнгүүт яг ингээд нөгөө мэрэгжлийн багш нар гэдэг бол шал өөр юм байна гэдэг зүйлийг би бас олж харж байгаа байхгүй юу. Яг хөө хилтэй хүн гэж нэг өөр. Мэрэгжлийн хүнээр заалгах гэдэг чинь бас арай өөр байгаа байхгүй юу. Тэгэхээр мэрэгжлийн хүнээс зөвлөгөө заавар зөвлөгөөгөө аваад одоо ер нь бол 10 жилийн хүүхдүүд 1-2 дугаар курсын хүүхдүүд залуу мэрэгчлэлтэнгүүд ер нь одоо та нарт маш их олон боломж байгаа гэж би бол хардаг.